За хөрхий. Ингээ өөрийгөө гиндүүлээд гинт бичлэгээ хэлчихдэг. Эхлэнгүүтээ ярих юмгүй болоод байдаг талтай. Энд ингээд мэдээж Куала Лумпур хотын одоо хамгийн алдартай хүмүүсийн хамгийн сайн мэддэг Куала Лумпурт ирсэн хүмүүсийн бараг хамгийн ихэнд явж үздэг Букит Бинтан гэдэг газар ирчихсэн явж байна. За бичлэгээ эхлэхээс өмнө гэлс нэг юм тайлт хэлэх гэсэн. Би болохоор бичлэгээ хийхдээ миний бичлэгийг үзэж байгаа хүмүүсттэй яг тухайн цаг үед тухайн орчинд яг юу болж байгааг яг тэр бодит мэдрэмжийг яг тэр чигээр нь ямар ч юм шүүлтүргүйгээр өхийг ирмэлцдэг. Тэгээд урдаас ямар ч юм ярих юмаа бэлдэхгүй, хийх юмаа бэлдэхгүй, ямар ч бэлтгэлгүй зүгээр шууд яг тухайн цаг үедээ юу болсныг нь тэр чигээр нь бичиж аваад ганцхан хасдаг юмнууд нь болохоор миний нэг юм ханасан ч юм уу эсвэл нэг юм муухай камераас авчулсан юм хэрэггүй тэр зүгээр нэг ганц 2 секундын тиймэрхүү юмнуудыг хасаал тэгэл яг үлдснээ яг тэр чигээр нь юм бол постлдог. Тэрнээс биш одоо хүмүүст за энийг хүмүүст үзүүлнэ, энийг нь үзүүлэхгүй хасна гэсэн тийм шүүлтүр бол надад ерөөсөй байдгүй. Тэгээд тийм байгаа шүү гэдгийг сайн ойлгоорой гэдгийг хэлэх гэсэн. Тэгээ хоёрт бас хүмүүс үзэж байгаа хүмүүс намайг спонсортой болооч гэсэн юм ганц нэг бичиж байгаа харагдсан. Тэгээ би болохоор одоохондоо болоогүй гэж бодож байгаа. Яагаад тэгэхээр миний аялж байгаа орнууд тэнч хол юм өндөр зардалтай орнууд биш. Өнөөхөнд юм хөнгөн аяллууд хийж байгаа. Тэгээд хоёрт болохоор энэ бас хийсэн юм ч гэсэн айгу бага байна. Цуглуулсан subscriber ч гэсэн ер нь нэлээд бага байгаа. Тийм болохоор одоохондоо спонсор өнтер бол надад арай болоогүй баха. Тэгээд ирээдүйд яхав илүү холын орнууд руу том аялал хийхээр болох юм бол спонсорын талаар бодож үзнэ гэж бол бодож байгаа. Тэгээд миний гол хэлэх юм маань одоо subscribe сайн дараад байх юм бол миний бичлэгүүд илүү ойр орхон, илүү урамтай, илүү гоё сонин содоннууд илүү ойр орхон оруулнаа. Тэгээд таны хувьд бол subscribe дарах бол 2 секундын ажил маш амархан зүйл. Миний хувьд бол энэ чинь маш чухал зүйл болчихсон байгаа. Тэгээд subscribe дарсан хүмүүстээ баярлалаа. Дараагүй хүмүүс нь дараад үзээрэй гэж хэлэх гэсэн маа. За тэгээд өнөөдөр энэ хав бол ер нь шөнийн амьдрал арай ихтэй хав байгаа. Жуулчлал шөнийн амьдрал ер нь дотоодынх нь хүмүүс ч гэсэн энэ хаваар цуглардаг. Одоо монголоор юу гэх юм бол одоо хүүхдийн зуу юм уу да. За тэгээд ийшээ нэг явж үзчихээ. Би өмнө ерөөсөө юм малгаагүйгээр гараагүй юм байлаа. Өнөөдөр бодоодсэн чинь. Тэгээ яг ингээд явж нэг юм солонгос юм шиг үстэй болсон үедээ малгаагаа тайллаа. За энэ хавар гарууд оройн амьдрал бол бас нэлээд бужигнаантай. За энэ уулзуур бол нөгөө Токиогийн амар уулзуурлага байгаа юм шүү дээ. Амар хүнтэй шүү. Яна хүлээ. Яна. Йоо энэ одоо амар хүнтэй шүү. Энэ хүн донд одоо юу үзүүлнэ? Йоо энэ арай л амар хүн. Би сэм олон амар дургүй.
Яаж хад Монгол хүн болохоор ч тэр монголчууд ч манайс ч тал нутаг дээр өссөн. Тал нутгийн гентэй хүмүүс. Гэтэ яг зүгээр л дээ. Сайшгүй. Биш амьдрал байна. Би ингээ боддгийн ийм олон хүмүүс донд ингээд одоо монголчуудын дунд ч юм уу те ингээд нэг анхны харцаар дурлах мурлах гэдэг юм айгу ер нь байдаг шүү дээ. Тэгэхэд чи одоо энэ олон хүн донд бол одоо анхны харцаар дурлах мурлах гэдэг бол ер нь айгу утгагүй л асуудал болчихж байгаа юм л да. Тэгээ тийм болохоор бас энэ хавийн хүмүүсийн хайр дурлалд хандах хандлага нь бас арай цөөхөн хүнтэй тал нутгийн хүмүүсээс бол шал ондоо байгаа гэдэгт бол итгэлтэй байна. За нахгүй Хуран судраа орцсон. Сууж шүү. Малайзийн ерөнхий хүн амын царай төр хэмэх байна да. За энд бол энэтхэг хүмүүс байгаа, малай хүмүүс байгаа, хятад хүмүүс байгаа. Тэгээ холилдоод Малайз гэдэг нэг юм орон бүрдүүлсэн. Дийлэнх нь бол малай гаралтай хүмүүс байдаг. Тийм болохоор илүүрхдэг болохоор малай гэдэг Малайшиа гэж улсаа нэрлсэн байдаг баха. Ох энэ аим шилж. Яа. Аммам гоорч. За тэгээ ийм амар соёлын холилдолтой муслим шашинтай энэтхэг малай хятад хүмүүсийн орон байна да. Энд байгаа хоолнууд ч гэсэн ер нь энэтхэг хятад хоол айгүй ихтэй. Малай хоол гэж яг ямар хоол гэдгийг би бас сайн мэдэхгүй байна. Яа, арай амар гож юм аа. За ийш ямар ч үсэн явъя. Өнөөдрийн миний зорилго болохоор ямар ч үсэн нэг хоол идэн чадвал үсээ засуулна. Нэг сонин солонгос юм шиг үсээ арай өөр болгоно. Тэгээд юу лээ? Чангкат төлөө. Чангкат юу лээ? Нэг годом байгаа. Нэг шөнийн годом. Тийм ээ, чангкат юм байна. Чангкат гэдэг шөнийн годом руу очиж үзэгчдийн хүсэлтийн дагуу үзэгчдийн хүсэлтээр чангкат годомыг очиж үзүүлэх байгаа. Тэр нь одоо шөнийн баар марта зон шөнийн амьдралтай энэ хавьд л хамгийн гэдэг байгаа. Тэрийг нь очиж үзүүлнэ. За тэгээд энэ хавьд хамгийн ихэнд нэг юм мэдэх хэрэгтэй хаа. Айтахан хүний мэдхгүй нэг сонин хоол идээд энэ наси лемак энэ чи юу вэ? Наси маси гэдэг чинь Индонез хэлээр наси гэдэг чинь. За энэ өл мэдэгдэх хөөхнүүд замын хажууд өл мэдэгдэх шалтгаанаар зогсож байна. Гэтэ энэ би одоо ингээд Сингапурыг ч сайн мэднэ, Таиландыг ч сайн мэднэ, Бангкокыг ч сайн мэднэ. Тэгэнгүүт Куала Лумпураас ажиглагдж байгаа юм. Бангкок шиг хөл хөдөлгөөнтэй бужигнадаг мөртлөө Сингапур шиг цэвэрхэн байгаа хөөе. Тэгэд газар зүйн хувьд ч гэсэн яг л дунд нь байгаа. Эдийн засгийнхаа хувьд ч гэсэн Бангкокыг бодвол хүмүүс нь арай мөнгөтэй, Сингапурыг бодвол хүмүүс нь арай мөнгөгүй. Яг л Бангкок Сингапурын дундх хот юм байна гэж би дүгнэлээ. Өөрийн зүгээс. За тэгээд би дараагийн бичлэгээр бол яг Куала Лумпур яг neighborhood-ыг танилцуулна. Хүмүүс яг яаж амьдарч байна. Энэ бол ерөөсөө хамгийн хотын төвийн хэсэг, бужигнадаг хэсэг.
Энэ бол жинхэнэ амьдрал биш. Гэхдээ жинхэнэ ч биш гэж зөв жинхэнэ л ах л та. Энэ ямар байж гэн. Энэ ямарсан. Ми тарик. Юу юм бол та? Банш шүү дээ. За. Where can I order? Here? You sit first on the table. Only one? Sorry. Yeah, it's on the one. Inside. Okay. Oh. Ганцаараа болохоор хамгийн боломжтой. Okay. Энэ QR байсан юм. QR байсан юм мэдгүй суугаадсан шүү дээ. Малайзийн мөнгө 1.8 Монгол мөнгөөр дунджаар 1000 төгрөг 14 гэдэг нь 14,000 хавцаа. За тэгвэл энийг beef тэг гэж одоо цайл ах та tea л ах та за ice tea. Okay, take away. Okay. Jetzt ингээд. Заац нэг юм. Өөсөө би нэг ихэдгүй ийшээ нэг хоол моолтой бас нэг гудам руу орж байгаа болохоор тэндээ ороод сайн идсэн дээр хаа. Монгол 16,000 төгрөгөөр юм шарсан банш авахд бас нэгэн даггүй банш ирэх байхаа гэж би бодоод байгаа юм. Энд бол нэг тийм гоё юм бол алга. Beef гэсэн чинь доторх beef нэм. Энэ баг beef биш байна. Number 5. Oh, thank you. Ингээ уутан тэгээ өгч. Сэт. Anyway. Hello, what is this? Oh, this one with the So for eating? yeah, very sweet and very good. Very good. You gonna make me high? You want to try? Very good. This one sweet, this one spicy. One sweet. Which one you recommend? Which one? This one you want to try. This sweet, this one spicy. One this one thick. Okay, I'm gonna try only one. Sweet. Yeah, it's sweet. Oh, it's actual gold, yeah?
За юуг нь мэдэхгүй. So it is called bida. Yeah, bida. Bida. Okay. За bida анх удаага ядаж үзэж байна. Just eat like this. What is wrong? Oh my god. Hey, sir. Okay. Thank you. Oh. Whoa. Oh, wow. Oh, sorry. I'm so sorry. Oh. It's too much sweet. Very sweet. Very sweet. Oh my god. This is spicy. Ooh. This is spicy. Wow. Very sweet. I've never eaten this sweet before. Indian fishes, you like it sweet. Sorry, I'm sorry for that. I cannot swallow. It's too much for me. It's the first time. Oh. This is you, yeah? Okay, nice. Okay, thank you. Хүмүүс авсан юм гаргаад дэн айраад хитрхээ халуун ногоотой тэгснэ. Бүр арай хитрхээ чихэрлэг. Би сая бүр ингээд одоо нэг тиймэрхүү хэмжээтэй бүтэн сахар зажидлахад ийм амар чихэрлэг байхгүй дээ. Энэ бүр арай хитрхээ чихэрлэг. Бурхан маань. За энэ үл мэдэгдэх охин, үл мэдэгдэх хүнтэй. Үл мэдэгдэх юм яриад зогсож байгаад амар муухай өртлөө даа. Яа. Саяных одоо юу вэ? Бида гэдэг. Халуун одоо арай хитрхээ чихэрлэг юм аа. Сайн хоор яваа. За энэ нөгөө Kuala Lumpur-ын хамгийн өндөр барилга юу лээ? Merdeka Tower лээ. Миний санджаар тийм баха. Тэр харагдаж байна. Энэ бүр амар шатж. Ямар амар годон бай. Энэ яг үйлчлэгээний газруудын ардлын хэсэг нэг юм амар харагдах юм те дандаа. Оо мангар том харах хажуугаар гүдэг шүү дээ. Миний мэдхийн нөгөө хорооллын нөгөө нэг C гээд баарны хажуутлын аркаар оронгууд яг нэг юм хэсэг Монголд ч гэсэн байдаг да хороолтой. Мэд хүмүүс нь тэр амар хипхоп газрыг мэдэндээ тэрний Kuala Lumpur-ын хөлбөр байна да энэ баг.
За. Саяны тэр бида гэдэг шийд бол арай л хэцүү зүйл байна л да. Одоо хүртэл амнаас чихрэн салахгүй. За энэ ч нөгөө Чанкат стрит арай биш л байна да. Тэр чинь амар олон баарнууд байсан. Дандаа хоолны газар. Би баг энэ тоол идэх байсан юм шүү дээ. Зүгээр алж шүү дээ. Oh, sometimes. Are you Thai? Okay, halal sometimes. Миний ганц дуртай. Right? Oh, it's okay. Thank you. Энэ Тайландд маш хэмтэн байдаг. Энд арай дөнгөтэй байна. Бараг 10 дахин удаа. Mà nó đúng, cái nó còn nói đúng đó. Bây giờ mới. За энэгээр бол дандаа seafood. Хятад маягийн Хятад Тай хоолоос их олон байх шүү. Чи бүр амар хоолны годон гэж шүү дээ. Зүгээр асар их идэлт болж шүү дээ. Dan миний нөгөө идэлт дуртай durian. Энэ амар Тайланд байдаг бол амар жижигхэн мөртлөө. Энэ нь одоо 28,000 төгрөг. Энэ арай дүнтэй байна. Тайландаас бүр хамаагүй үнэтэй шүү дээ. So энэ хүний төвчрөл өссөн. Төв зогсож байна. Жог орогчлаа. Борон игнэ хүний төвчрөл өссөн байна. What's up, bro? Say what's up? Pakistan. Oh, nice. Salam alaikum. Walaikum assalam. Okay. Shukriya. Thank you. चार दिन जाके कहना था कि शाम बात कोई यार हो जाएंगे YouTube. Where are you from, bro? YouTube. Yes, YouTube. I'm from Indonesia. Indonesia. Oh, From I'm just coming from Indonesia, from Bali to here. Delhi. Yes, You from? I'm Mongolian. Mongolia. Mongolia. It's like a traffic jam. Yeah. Human jam. Yeah. Ini kalah bantu lupa. Энэ охин очор дараад. Игнэ дараад ороод ирлээ. Араа игнэ сольх амар хэцүү байна.
Анаагаа эгнэгээс олж чадахгүй. Тийшэл гарах гээд байгаа юм байна л да. Дахиад нэг өдөрчд адилхан хувцастай. Өнөөрөө өгнөд арьж орж ирээд. Яа, харагчтай зам дээр алхаагаараа ийм удаан төгсөрч штэ. Ингэж явж штэ. Яа, за нэг төгсрөнөөс гарлаа. За, миний санаж байгаагаар одоо Чанкат стрит ойрхон л байгаа да. Oh, sorry, where is the Changkat Street? Just here. Oh, okay. Thank you. Anh đã khác kìa. Шууд ингэж орчих юм шүү дээ. За. Миний ойлгосноор энэ Монголд ортол та. Яа, төвчрлээс гарлаа. За энэ л гэж ойлголоо. Downstairs гэсэн. Downstairs гэдэг чинь ийш л ах та. Массаж 30 минут нь 30 мянган төгрөг. Тайландд 1 цаг нь 30 мянган төгрөг гэдэг баха. Тай массаж гэж шүү. Сайн авчаар хүн төгжрөхгүй сайхан сэлүүхэн багчнаа. Одоо яг миний бодлоор Чанкат стрит гэдэг нь одоо энэ л болж таарлаа л да. Спешиал массажууд байна. Орно, за энд машин төвчөрсөн байна. За тэ намайг влог хийж эхэлснээс хойш хүмүүс шөнийн гудмаар яваач. Шөнийн амьдрал үзье гэж санал хүсэлт бичдэг болсон. Одоо тэгээд дээшээ орж үзье да. Тэг би бас боддоо ингээд Монголд одоо манай ингээд гадаад найзууд ингээд влогийн талаар асуугаад Монголд ингээд ямар влог хийдэг, travel vlog хийдэг хүмүүс байдаг вэ гэдэг нараа үл мэдэгдэх хүүхнүүд бол байшаа нэг бол байшаа. Тэгээд асуугаад би тэгээд за яг ийм travel vlogger байдгаа гэд хэлэх гэсэн чинь нөгөө алдарт мөнх цэлмгийг хэлж байгаа. Тэгэл цаашаа ерөөсөө байхгүй. Тэгээ би нэг жоохон юм хийж байгаамаа гэл. Тэгэл одоо миний гол хэлэх гээд байгаа юм энэ залуучууд ингээл
Монгол залуучууд амар янз бүрийн орноор гой ингээд аялал зөндөө явж байгаа. Тэгээд влог хийдэг болмоор байна. Одоо ерөөсөө санаа зовоод байх юмгүй. Шууд ерөөсөө л аялж яваа хүн болгон влог хийдэг болмоор байна. Тэр чинь бас нөгөө үзээ сууж байгаа залуучууд бас тэрийг үзэнгээ тархиндаа юм хийгээд бас байж байгаа. Тэгээд энд ашрамда залуучуудыг влог хийгээч аялж яваа залуучууд хоосон аялаад тэнэг штэ зүгээр нэг юмны ур зогсож зураг авахуулаад эсвэл огт зураг авахуулахгүйгээр л тэгээд аялан дуусч байгаа. Тэрний оронд ингээд видеожуулаад ингээд тэ YouTube дээр тавиад үлдээчихэд чи илүү дараа нь үзэхэд ч гэсэн шал өөр л доо залуудаа ингээд явж штэ гэдэг ч юм уу тэ. Тэгээ влогийг ер нь гоё энгийн үзэгдэл болгомоор байна. Бүгд хиймээр байна. Энэ үйлч дандаа ер нь баарнууд л байт юм шиг дээ. I want to do it this side. One beer. Өх хөлгүүн хаан. Оо тэгээд одоо ингээд шинэ амьдрал гэхээр ингээд болчихж байгаа юм. Нэг айхтар болоод байгаа юм байхгүй шүү дээ. Хүмүүс ч амар ста Букет Бентан ороод үзмөө амар гэх. Ингээд болоо юм. Баахан паб барнууд л байт юм шүү дээ. Тэ жоох Европ стилийн пабнууд гэснэ гадаа нэг үл мэдэгдэх хүүхнүүд зогсцсон. Тэгэл нэг найзуудаараа уугаал. За тэгтээ ер нь орж шалгана. Нэг газар нь ороод ганц хоёр бие ууж үзнэ. Жон хүмүүс хоорондын амьд харилцаатай таньхгүй хүнтэй юм ярьчихаар боломжтой газар байл. Ашгүй нэг камер нас сухтаадгүй юм шиг байна. Яа түрүүний тэр бида гэдэг тэр юм амнаас амтагдаад бас арай л хурц зүйлээ шүү. Яаж тийм юм мэдт юм бэ?
Энэ хүн одоо яаж байгаа юм бэ? Wow. Get one free. Some days, only got $20 in my pocket. I'm looking for a car. This is fucking awesome. Шөнийн амьдрал үзүүлэх нэг асуудалтай нь ингээд камертаа оруулдаггүй нь бас их ядаргаатай л да. Хоёр Монгол хөгөөд за тахтай. Хажуугаар шүү Монгол хэл сонсогддог шүү. Чахтаар халаан бай. Тийш орд юм лаа. Yeah, bro, come sit. Okay. Is camera okay? I want beer. Heineken. Have fun. And again, happy hour. Okay. All it was to see you underneath to the glory. How do I know such empty? It's a roller trying to speak to you. We still want to lead us. You better go sleep. Let me guide you to the proper land. To the proper way. Autre maintenant. All we want to see. Run me to the library. Sometimes you know.
No. Сая доктор гэж жаад. Арай бас цаг нь болоогүй. Hi. How are you? I'm good. How are you? Okay. What you doing? ਉਹਨੂੰ ਬੱਚਿਆਂ ਨੇ ਕਦੋਂ ਵਾਰ ਗਏ Ego service? Huh? Ego service? Service. What service you got? Okay, you stay here, yeah? Okay. За. Нөгөө ер нь хараа хотод нэлээд олон байт юм шүү. Пэж та юм олон хараад бай. Яа, саяны хар хүүхнүүдээ харсан чи миний нэг юм даруухан хүн маань ороод ирлээ буцаадаа. Саяны газар нэг арай орой болохыг хүлээгээд нэг цаг хэртээ суулаа. 3 пив уугаад. Жоохон халаалттай. Тэг гараад ирсэн чинь бахан ийм хүүхнүүд гарч ирсэн байна. Tada! Би бүр энтгэхтэй яваад байгаа юм шиг санагдаад байна. Хаашаа харна энтгэх хүмүүс. Малайз ч баг энтгэх юм биш үү дээ. Тэг ингээ битүү энтгэх. நான் உங்களையும் தேடிக்கிட்டு இருந்தேன் இங்க அந்த Би ингээд гайхаад байдаг гэсэн. Таиландууд ингээд Таиландын талаар ярихдаа Таиландд юм чанартай туристууд ирдэг те. Quality tourist. Таиландд байдимаа гэд. Би тэрийг бас гайхаад байдаг байсан. Чанартай туристууд гэдэг нь нөгөө ирээд мөнгө өрдөг гараад яг л яриад байгаа юм л та. Тэгээд мэдээж энэ тэгчүүд бол ирээд тэгтлээ мөнгө өрөөд авахгүй. Чанартай туристууд ч дандаа барууны орны хүмүүс байгаад байгаа. Тэгээд Таиландд яалтчгүй барууныхан хамаагүй олон байт юм байна. Hello. Do you have cigarette? Yeah. What do you have? Okay, it's a change. 18 ringgit 50 cents. 18. 18 ringgit 50 cents. Thank you. Thank you. Өөрчдөө битүү хараа хүүхнүүд байт юм шүү дээ. Маш сонирхолтой. Do you have lighter? Lighter? No lighter. What you eating? One cake. You want to try? Yeah, why not? By hand? It's okay, I go by hand. What is it? Is it cake? One cake. Wine cake. So where is the good club, good night club? There. Up. What's the name? I don't know the name, but Just around there. yeah. Yeah, thank you. No problem.
Hello, brother. Do you have lighter? Thank you. За юушээ жоохон явж үзье. Би бас энд анх удаага болохоор учрыг ойлгохгүй байна. Яг юу болоод яагаад байгааг бол бас сайн ойлгохгүй байна. Ямар ч үсэн ерөнхий энэ хавийг харуулж байгаа гэдэгтээ бол итгэлтэй байна. Уусаа гол зорилго нь тийм байсан. За нөгөө хорооллын артлын годоо маш. Яа, за энэ авч нэг иймэрхүү юм шиг дээ. Нэг гоё мой юм бол олж харахгүй байна. Hi, baby. Hi, You can enjoy, darling. you call me baby, eh? I can call you baby. I can call you darling. I can call you any name. Do you have lighter? No, I don't have color. Do you have lighter? You look fine. You look fine. Why? Okay. Sorry. Thank you. So, do you know any good nightclub, like hip hop, Afro nightclub? I'm just filming myself. Yeah. Do you know any Afro music or I know. hip hop music? Where is it? What's the name? Can you show me? Ayang galing ako, nagkaroon na siya ng ganyan. Ay, maganda. So, you want to go there? Yeah, No, I I like Afro music. I can take you. It's not far there. Take me. Is it okay for you? For me? Yeah, I'm filming. It's a YouTube video. You buy for me also? And also I want to enjoy. Take some beer, maybe to go to okay. Take some beer, eh? Yeah. We go. And today my intention is like on the video. I know. Yeah. Just me buy for me only beer. Just I sit, I take beer when you are touching your video.
No problem. жоохон халамцуу харагдаж магадгүй нөгөө. Айгүй. What is the name of club? Name of the club is called VIP. VIP. Which side? Which side? That side. Left side. Yeah. Okay. So you don't want to enjoy. You don't want fun. You don't want to enjoy. You don't want massage. I'm enjoying myself. You enjoy yourself. Yeah. Okay, thank you. You're welcome. A good one. Зэ. Надтай юм ярих эмэгтэй хүмүүс ер нь энэ эмэгтэйчүүд лах шиг байна да. Тэгээд тэр Afro Club руу хат орж үзээ. Тэгээд баггүй тэгээд дуусгаад энэ минутын ч гэсэн ер нь нэлээд дөгч байгаа. Я что-то VIP гэдэг та. Амар VIP юм ормооргүй байдаг. Тэр биш. VIP room. За энд Afro music явдаг гэдэг байгаа. Монголчууд бид нэр бас үнэхээр яг хип-хоп, рэп хөгжмийн яг суурьтай яалтчгүй хип-хоп хөгжим сонсохоор илүү чихэнд ойрхон байгаад байдаг. Орж Afro хөгжмийн хальт хараа тэгээд нэгэн юм байх юм бол тэгээ бодит аа. Яаж ч амар хатан би бүр хөдрөөд ингээд. Ханан. VIP room тэр. Ста импект байгаа юм шиг шүү. It's the nightclub. You can go inside. You can take video inside. No No problem. problem. Okay. Thank you. Oh. За. Ёо, өдөрж унагч. Ичээр. Шот видео хийж болно гэж асуугаагүй байхад хэлж мэлээ. За, Afro music. Don't ever think you can hit me with this new girl. They don't ever forget each other when we succeed. For no reason, they wanna see us end up with a Gino. I think that. За энэ ганц би яваад. Мемber код батэн бандо.
За миний дүгнэлт бол ингээд шөнийн амьдрал Букет Бинтангд бол яалтчгүй нэг энэ хавцаа л явдаг юм байна. Тэгээд энэ бол дөнгөж 1 цагийн It's okay. Many people, you can come back later. Because we open at Like what time? 2 a.m. Yeah, many people, you come back, you come back later. The hip hop music. You can try. We are stakeholder, different place. You can take videos also. You go follow. За ямар ч үсэн нэг иймэрхүү юм. Энэ хавцаад юм болд юм байна. Тэгээд миний дүгнэлтээр бол яг юм шөнийн годом модомны ер нь хамгийн гоё нь бол Тайланд юм уу Вьетнам хоёр л байт юм байна. Малайз яхтай тэгээд нэг иймэрхүү найт клубын соёл нэг их байхгүй байна энэ хаваар. За тэгтээ яг хав мэдээж энэ хотод найт клубуд байх. Тэгтээ миний тооцоолж байгаагаар харснаар бол нэг юм хятад маягийн найт клубуд. За тэгээ энэ хавар баахан явдаа. Ерөнхийд нь ойлголоо яг энэ Букет Бинтаны Чанкат гэдэг энэ годом Чанкат Road гэдэг байгаа. Энэ бол саби зүгээр энэ хавар ингээд хэсэг явхад ямар нэгэн энгийн хүнтэй танилцах магадлал яг энэ арабын төр хүмүүс энэ ирчүүдтэй зүгээр танилцаад найзууд болж байна. Бусдаараа дандаа биеийн үнэлэгчнэр байт юм байна. Вьетнам хүүхнүүд байна. Хар хүүхнүүд байна. Ер нь бол надад бараг сая бараг 30-40 тийм биеийн үнэлэлтийн санал орж ирж байна. Тэгээ ерөөсөө өөр тийм харилцаа ерөөсөө үүсдэггүй юм шиг санагдлаа. Тэгээ энэ гудамд өөр гадаад хүмүүсийн харахаар дандаа ганц бие эрэгтэй чууд, 2 эрэгтэй, 3 эрэгтэй хүмүүс. Тэрнээс биш яг ингээд найзуудаараа явж байгаа янз бүрийн тийм гадаад хүмүүс айгүй ховор шүү. Тэгэд одоо мэдгүй тэгээ бодит байдал яг тийм л байна. Магадгүй өөр газрууд нь мэдээж өөр л баг л та. Гэтэ ямар ч гэсэн энэ годом бол тэгж санагдлаа. Дуусна та. За энэ нэг задаад нэг жоохон задгаа мөнгө өгчээ. Нэг ирснэх. You're Japanese? Huh? Japanese? So, Mongolia. Mongolia. Yeah. Thank you. За тэгээд дуусгая да. Букет Бинтан бол нэг юм байна.